Тэгвэл энэ оноос хэрэгжиж эхэлж байгаа төсвийн хэмнэлтийн тухай хуулиар эхний хагасжилт багтаж гэрээ хийгдээгүй бүх төслийг цуцалж 535 тэрбум төгрөг хэмнэлээр байна. Үүнд эрүүл мэндийн яамны 60 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмжийн худалдаа авах гэрээ багтаж байгаа нь харамсалтай. Худалдаа авах гэрээгээ оны эхний хагас хийж чадаагүйгээс улсын эмнэлгүүдийн үнэтэй тоног төхөөрөмж эхнээс ашиглалтын хугацаа дуусч эдэрч байгаа юм. Харин гэрээ хийж амжаагүй асуудлыг эрүүл мэндийн сайд асан мөнгө сайхан холбогдох албан тушаалтнуудыг ашиг сонирхол илэрсэн эрэг учраас хариуцлага тооцох ёстой гэж үзэж байна. Төсвийн хэмнэлтийн тухай хуулийн 13.1-ийг батлагдсан төсөв арга хэмжээний худалдаа авах ажиллагааг жил бүрийн 5 дугаар сарын 31-ний өдрийн дотор бүрэн дуусгах. 13.1-ийн 2 энэ хуулийн 13.1-д заасан хугацаанд худалдаа авах ажиллагааг зохион байгуулж дуусаагүй бол төсөл арга хэмжээний санхүүжилтийг төсвийн хэмнэлтэнд тооцно гэж заасан байдаг. За эхний хагас жилд гэрээгээ дуусгаж чадаагүй бол үлдсэн хагас жилд шинжилэл хийж амжихгүй гэдэг логик зөв. За харамсалтай нь тус хуулийн хэрэгжилтээр эрүүл мэндийн салбарын шаардлагатай худалдаа авалт хойшилж байгаа нь салбарын сайдыг илүү шахуу бүтээмжтэй ажиллахыг шаардаж байна. За харамсалтай нь одоо эрүүл мэндийн яамд жишээ 64 төгрөгийн одоо том төхөөрөмж худалдаа авах байтал худалдаа авах ажиллагааг зохион байгуулж чадаагүй. Маш харамсалтай. Ер нь бол худалдаа авах ажиллагааг бол одоо төсөв батлагдмагц 11 сарын 17-нд батлагдмагц 11 сарын 16-наас эхэлж болох ийм одоо хуулийн зохицуулалттай шүү дээ. Гэтэл одоо 11 сарын 15-наас 5 сарын 31 хүртэл чинь баг 7 сар байхгүй 7 сар 15 хоногийн хугацаанд худалдаа авах ажиллагаа зохион байгуулж чадахгүй гэдэг бол бас маш харамсалтай. 2025 оны эхний хагас жилд тогтнодын мөнгө сайхан сайдын албан тушаалд ажилласан. За тиймээс түүнээс энэ хариуцлагыг асуух нь зүйтэй. За тэрээр дараагийн сайд энэ тоног төхөөрөмжийн худалдаа авалтын төсвийг 2026 оны төсөвт тавиулах нь чухлаа гэдгийг хэлж байлаа. Энэ дээр бол одоо бас би бол зарим нэг хүмүүсийг ашиг сонирхлын асуудал орсон болов уу гэж бодож байгаа. Яагаад гэвэл энэ тоног төхөөрөмжүүд дээр нэг техникийн тодорхойлтууд их чухал байдаг. Энэ дээр энэ болно болохгүй энэнийг одоо оруулахгүй гэдэг энэ зүйлүүд их явагдсан олон хүний хооронд энэ ашиг сонирхлын үүднээс энийг худалдаа авах ажиллагаан дээр удаашрал явагдсан. Үүнээс үүдээд хуулийн хугацаанд гэрээнүүдээ хийж чадаагүй ийм асуудал үүссэн учраас энэ ашиг сонирхлоос үүдэлтэй энэ их салбарт арай ч юм уу тавиулсан санхүүжилтийг зарцуулж худалдаа авалтыг нь гэрээ хийж чадаагүй улсуудтай заавал хариуцлага тооцох ёстой гэдэг ийм байр суурь байна. За өнөөдрийн байдлаар Ховд аймаг Эрдэнэт хотод эмрээ аппарат, за амгалан амарч газар их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд 2 томографи аппарат, хавдрын эрт дэлгэрүүлгийн тогтолцоог сайжруулах үүднээс 10 маммографи аппарат, за хэвлийн үндийн мэс заслын 10 тоног төхөөрөмж нэн шаардлагатай байгаа юм. За иймээс орон нутагт 45 тэрбум, Улаанбаатар хотод 15 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөж байжээ. За гэвч ингээд төсвийг эргүүлэн татсан тул эрүүл мэндийн байгууллага иргэд дахин 1-2 жил хүлээх шаардлага үүсэж байна. Манай дээр бол одоогоор бол нэг ажиллаж байгаа моно ангиографик аппарат бол 11 дэх жилдээ бол одоо ажиллаж байна. Нэг Philips брендийн CT бол одоо 10 дахь жилдээ бол ажиллаж байна. Гэхдээ эдгээр аппаратуудын бол ерөнхийдөө илэгдэл, хорогдол хугацаа бол дууссан. Та бүхэн бас мэдж байгаа бах. Ковидын үед одоо манай энэ суйрлагдсан CT аппарат бол бүр тасралтгүй 24 цаг ажиллаж ирсэн. Гэтэ одоо болтлоос ингээд үйл ажиллагаа нь бол явагдаж байгаа. Гэтэ хизээ эвдрээд том гэмтэл гарахыг одоо бид бол тааварлшгүй. Манай эмнэлэгт бол одоо CT аппарат бол нэвширхэг байдаг. 2015 оны буюу 10 жилийн тасжилттай юм байгаа. Өнгөрсөн 2024 онд бол 6 сар эвдрэлтэй бас байсан байгаа. За 2024 оны 11 сард бас дахиж эвдэрсэн. Тэгээд ийм байна. Бид нар бол эвдэрсэн тохиол болгон дээр бол засвар үйлчилгээгээ хийгээл явж байгаа. Шинэ худалдаа авалтаа хийж чадаагүй тул нэг эмнэлгийн нийт тоног төхөөрөмжийн урсгал зардал нэмэгдэж жилд 500 саяас 1 тэрбум төгрөг зарцуулж байна. За энэ мэт холбогдох албаныхны хариуцлагагүй байдлаас үүдэж энгийн иргэд эрүүл мэнд насны тоогоор хохирох нөхцөл үүсэж байна. За иймээс эрүүл мэндийн шинэ сайд энэ худалдаа авалтыг эх хонд хэрэгжүүлэхдээ алдах хэрэггүй болж байна.